Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын ахлагч Тэм Иргэн байна. Манай энэ хүү байгаль экологийн тухай 50 номны маань подкастэнд Номын ертөнц клубын гишүүн Баярчглаа байна. Баярчглаа. Хоёул өнөөдөр яг ямар номны талаар ярилцгаулаа? Юу? Далайн сахиусан тэнгэр баалуу гэдэг ном байна. Яг нэрнээс нь үзэхэд бол бас ихэнх үйл явдал нь далайд өрнөх юм шиг сонсогдож байна тийм. Ер нь тийм. За тэгвэл хоёулаа зохиолчийн талаар багс мэдээлэл үзэгчтэйгээ хуваалцъя. Алтан нарын Яруу гэх хүн байгаа. За. Тэгээд зохиолоос нь дурдах юм бол 2021 онд гайхамшигт цасан ширэхгүй тэгээд байгаа. Тэгээд мөн Берс Баатар тэгээд энэ хүн номыг гаргасан байгаа. Ерөнхийдөө бол бага насны хүүхдүүдэд зориулсан номнууд хөвчлэн хийдэг үү? Ер нь тийм. Бас ер нь сүүлийн үеийн хүн зохиолч байна тийм. За тэгвэл хоёулаа номныхаа тавч агуулгыг ярилцъя. Энэ хүн ном нь ингээд нэг эмээ өвдөг амьдардаг нэг ногоон үстэй тэгээд гэрэлцэн өдөө гэх юм байхгүй юу? Гэрэлцэн ингээ олон өнгөө далаагаар ингээд хисаа түүгээ явж исэн чинь ингээд далаагаас ингээд нэг хардаг юм. За. Уран зохиол амар агуулсан. Тэгэл тэр хүн үндээс ингээд ер нь залбирал гүйдэг байхгүй юу? Залбирал хийдэг. Тэгээд хисаа түүдэгсэн чинь залбирал хийсний дараа нөгөө далайн харж исэн нүд нь ингээд далаагаа үдирддэг юм шиг байлаа. Тэгээд тэрхүү далайн ингээд төрлөг гэж далайн төрлөг гэж ярьдаг. Тэгээд төрлөгээ явангуудаа эсрэг явангуудаа нөгөө хисаа өдөөд нь харагдаа. Тэгээд хаахан түүгээд юм амьддаг гэсэн. Тэгээд нэг өдөр ингээд салхи фшороо ингээд амар хаварсан. Тэгээд хэд өдөр ингээд дараалал аваад тэгээд нэг өдөр нар гараад тэгээд далаараа басан чинь ингээд хамаг амьтад баг хисаа байхгүй болцсон. За. Тэгэл ер нь амар уран зохиол байгаас. Тэгээд тэрнээс цаашаа нэгвэл нэг чулуунаас дуун чимээ гадсан байхгүй юу? За. Тэгээд ингээд тэр нөгөө охин чинь тийшээ очсон чинь ингээд яг тэр чулуун ингээд чимээ гаргах юм чи үгүй. Тэгээд чулуун хойно байгаа нэг юу гэдэг вүлээ. Энд нэг далайн хамгаалдаг амьтад байгаа байхгүй юу? За. Тэд нар ингээд чулуун дотор чулууны таан нуугдсан агуут тэр ингээд дуун хисаа үлээгээд тэгээд дуулжсан. Тэгээд үүнээс цааш өргөжлөх юм бол далаад ингээд маш аюултай тэр нөгөө хамгаалч амьтад нь ингээд нөгөө охиныг дагуулж яваад Мария гэдэг байхгүй юу? За. Хисаа түүдэг охин мөн тий? За. Хисаа түүдэг тэр охиныг ингээд нэг далайн хамгаалч тэгээд сахиусан нэг сахиус өгөөд сахиус ер нь өөрт нь байсан юм шиг байлээ. За. Таас үж олсон. Тэгээд тухайн сахиусад ингээд хүзүүндээ зүүцсэн байсан. Тэгээд далаар ороход шууд ингээд далавч ургаад далаар ороход олсон байж ягаана үгүй. Тэгээд тэнгэрт нисдэг шиг далавч. Тийм яг тэнгэрт нисэж байгаа юм шиг тэгээд далаас ингээд зас ингээд амар чөлөөтэй нисчихсэн. Чи ингээд далаа тэнгэрс дээр очсон чинь нэг луу ингээд далайн амтыг ер нь хаанаагүй ингээд ийш ингээд жаа хамалдаг. Тэрийг зогсоох ер нь хүстэй болсон дээ. Тэгээд нөгөө дуун ингээд тэр Мария охины тэр хэвээр дайрны чинь тэгээд нөгөө хамгаалагчд нь буцааж далайн хэрэг рүү гаргаа бусаа хүндэн төрөлтөнд аваачаад тэгээд нийс хэрсэн чинь эмийг ер нь гэртээ байжсан. Тэгээд сэрээд нөгөө зүйдэн болоо гэж бодсон. Тэгээд тийшээ оцсон чинь нөгөө хамгаалах хөөсөнд байхгүй лаа гэдэг бодсон чинь. Тэгээд хэн захиа үлээсэн байсан. Тэгээд захиа үлээсэн газараас хамт нөгөө нэг далайн Баатар гэж яригддаг нэг хүний хөшөө байсан. Тэр ингээд тэр охин Мария охин ингээд халаасан даа юу байсан чинь нэг дуун байсан. Тэгээд тэр дуун ингээд илс дуун хисаа. Тэгээд тэр нь илс ууж ингээд хайлангууд тэр нөгөө хөшөөний өрхөн тишээ ингээд нэг орсон ингээд. Тэгсэн чинь тэр Баатар нь амьлаад тэгээд Марияг дагуулж усанд юу л батсан. Тэгээд тэр хоёр хоёлаа ингээд ногоо өстэй байхгүй юу? За. Ер нь бол манай номны гадна хавц дээр байгаа хоёр гэсэн үг. Үгүй. Биш үү? Биш. Тэр юу? Гадна хавцны байгаагийн эрэгтэйгийнх нь ах нь яг юу гадна хавцнаа. Тэр одоо миний ярьж байгаа юм. Далайн амтыг тэгээд аварсан байхгүй тэр юу Баатартаа ялаад. Тэгсэн чинь нэг 8-аж гарч ирээд аварга нэг хооронд ингээд далайн амтыг тэгээд Мария хоёрыг тэр нөгөө аварсан нөгөө Баатар гэж ярьдаг үнийг ингээд торонд гэсэн. Тэгээд торноос гарахаас ингээд торонд нь хүрх юм бол ингээд шууд ингээд үнслэг галгаа болоодсон байхгүй юу? Нэг төрөө. Тэгээд ер нь болохгүй маань аюултай байна гэд тухайн аймал чинь яг далаад амьдардаг нөгөө аимшигт луугийн гэрлөө нөгөө өдөг авчихсан. За. Ер нь асуусан ордон харахгүй ордон. Тэгээд ингээд тустаа өрөнд хийцсэн. Тэгээд Марияг тустаа ингээд дуудаж авчираад тэгээд амар гоё газар амьдруулсан байхгүй тэр луу. Тэгээд ягаад тийм бодсон юм? Бас гайхсан. Тэгээд за
Тэгээд нэг өдөр тэгээд яасан бэ? Дуун ингээд Мариаг яг ингээд байгаа цайсаа дуудсан. Тэгээд миний эхнэр бол гэсэн чинь нөгөөт нь бол би чам шиг юмны эхнэр болсноос үхсэн дээр идэр гэж яриад нөгөө лон сүрдүүлж байгаа байхгүй юу? Хэрвээ чи миний эхнэр болох бол би чиний эмээ өвөө хоёрыг чи ингээд нүдэн дээр чин идэх болно гэдэр гээд. Тэгсэн чинь арай тэггүй гэж удаа тэгээд Мария өөрөөлөө говцоо явсан. Тэгсэн чинь нэг өдөр эмээ өвөг нь ингээд нөгөө 8 алж дагуулаа ирж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Мария охин амир дотроо яана миний өвөө чивтэйгээд бодож исэн. Бодож исэн чинь харин гайгүй юм байлээ. Тухайн ер нь луу миний үзэл бодлоор ингээд тухайн луу ингээд хүнд яаж хайртайгаа илэрхийлж чадахгүй гэж бодсон. Тэгвэл Мариад амар хайртай байхгүй тэгээд эхнэрээ олох гээд далайн нэг хэсэг гэх юм уу? Нэг тэрийг ингээд Мария Марийг ингээд нуруунд дээр суугаад тийш ингээд аваад явж байгаа. Тэгээд тэгсэн чинь ингээд яг ингээд хоригдсан гэж бодож исэн амьтад нь яг үнд ингээд амар гой тэнд жаргалтай ингээд тоглож идэх байхгүй. Одоо өөрхөн төгөө ярьж байгаа. Тэр ингээд эцэг тэгээд дүүтэйгээ хамт амьдарч удаг гэсэн гинэ. Тэгсэн чинь нэг өдөр ингээд тэр гурав тэгээд гурлаа өөр хүч чадaltaй. За эцэг нэг өдөр өнгөрсөн гинэ хаан гэсэн далайн хаа юм. Тэгээд эцэг нь өнгөрсөн тэгсэн чинь яг тэр эцгийнх нь өнгөрсөн болсон шалтгаан тэр нөгөө яг манай луугийн ашиглаж байгаа хүчтэй ингээд төстэй байдлаар өгсөн байхгүй юу? Тэгсэн чинь дүүн ингээд манай ах ингээд хаан ширээн цуухан тул эцгээ хөнөөлөө гэж таад тэгээд буруу ойлгоод тэр хоёр ингээд дайнцсан байхгүй. Тэгээд тэр хоёр сайхан ингээд буцаж ордондоо очоод тэгээд сайхан найр юм зохиосон. Тэгсэн чинь эмээ өвг нь хоригжсэн ч утсан чинь тэн дээр харин хөндөд зотын шиг ингээд аймаг гой байж байгаа байхгүй юу? Тэр юм найр дуусны дараа ингээд эмээ өвг нь явуулж байгаа. Оройн унтчихнаас эмээ нэрээ тэгээд миний охин ингээд эндээ сайн байж байгаа эмээ өвг нь хоёр юм сайхан байлаа явлаа гэж явсан. Нэг удалгүй луун ингээд би арай чамаа хориод авах шиг байна гэж бодсон юм яасан. Тэгээд Мария ингээд босоод талаа яг тэр хүргээд өгсөн. Тэгээд үүнээс ингээд тэгээд Мария ингээд хэд хоног ингээд тэр яг лууг ингээд дотроо бодож байгаа байхгүй юу? Ингээд дүүгээ санаалаад. Тэгсэн чинь нэг өдөр далайн тэр амар хүчтэй төрлөг дээр болсон юм шиг. Тэгээд тийш ингээд отсон чинь яг шууд нөгөө зүйлээ зүгээд шууд далаад тэр ингээд хувирж ороод отсон чинь нөгөө ахт хоёр тулж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь манай Марияг гол дүр охин яг ингээд луунд бас сэтгэлтэй болсон бас. Тэгээд яг тэр луугийнх нь нэрээ дуудсан чинь далайн сэхүүсэн Баатар гэдэг дүүн ингээд хилэн цоч хоёронгуудаа ахагаа ингээд хойноос нь ингээд шууд зоогоод хортой зүгээр зоогоо алдчих байхгүй. Бүр өгцсөн юм уу те? Харин ер нь тухайд өгцсөн байсан. Тэгсэн чинь яг ингээд өгсөн гэж бодсонхоо эцгийнх нь ингээд сүнсэн юм аа шин зүгээр эсвэл дуу хоолой ч юм уу. Ингээд далаад морилонгуудаа тэнгууд гамшиг тохиоход хинч бураагүй, золгоо өвдлөхөд хинч бураагүй. Тийм болохоор энэ дайныг зогсоох тугаа гэдэг тэгээд аалга замхарсан. Тэгсэн чинь дүүн ингээд далавчаад дэлгээд тэгээд ахыхаа тэр хэсэгт хүрээд тэгээд баг нөгөө хортой хэсгийн хорын буцаад сороод тэгээд далавчсан ч хөвгүй болсон. Тэгээд буцааж амьдраад тэр нөгөө ах нь луун амьдраад ер нь тэгээд тэр нөгөө Мария тэр луу ер нь аж аргалтай гэрлээд дуусчихсан. Тэр ихэд бол бидний бүгдийнх нь мэддэг нөгөө Аратан ба гоо үзэл ингээд номтой ер нь бол тест юм байна тийм. Гэтэ илүү тийм гүн гүнзгий бас маш олон нэмэлт үйл явдалтай юм байна тийм байна. За тэгвэл энэ номноос яг чиний хувьд хамгийн таалагдсан хэсэг чинь ямар хэсэг байсан бэ? Миний бодлоор ингээд хүний гаднаас нь дөнгөж болох үг чи тэр ингээд хүн болгоо аимшигт луу гэж ярьдаг байсан ч гэсэн ингээд яг үндэ амар сайхан сэтгэлтэй луу байсан гэдэг. Гой санагдсан. Ер нь бол амар бусдыг хүчлээл хориол байх гэж бодсон чинь яг үндэ бүр ингээд сайхан хандаад байсан. Ер нь бол сайхан хандж байсан. Энэ хүн ном нь бидний энэ удаагийн 50 подкастын сэдэв болох байгаль экологи гэсэн сэдвтэй ямар байдлаараа огтлцож байгаа юм бол? Миний бодлоор ингээд далайн ингээд амьтад ингээд ховор хайрлаарай гэсэн утгаар. Далаагаас хайрлаарай. Ер нь бол далайг илүү тийм гүн гүнзгий. Далай дотор ч гэсэн маш тийм амьдрал өрнөдөг. Маш ойлгомжтой. Чи яг энэ номыг хэдээс хэдэн насны хүүхдүүдэд илүү тийм уншаасаа гэж зөвлөх вэ? Ер нь яг ингээд тархин яг ид хөгдөж байгаа хүүхдүүд уран зохиол маяг дуртай. Хүүхдүүд ингээд амар уншаарай гэсэн. Тэгээд ер нь 6-аас ер нь бага анги хүүхдүүд ер нь зөвлөж байгаа. Дунд ангийнхан ч унш болно. Манай энэ хүү дугаарт хүрэлцэн гэж оролцсон барьж ахлантаа маш их баярлалаа. Энэ дугаарыг дуустал нь үзэж сонирхсан хүүхэд багчвал бас номонд дуртай хүмүүстэй маш их талархлаа. Манай дараагийн 50 номны жагсаал манай номын ертөнц клубийн нээлттэй пэйж хуудас дээр банк явагдаж байгаа. Тийм учраас та бүхэн өөрсдийнхөө дуртай эсвэл санал болгох тийм номнуудаа
комент хэсгээр оруулах бүрэн боломжтой байгаа шүү. Дараа уулзлаа түр баярлалаа.